Сайн байцгаана уу? ERP систем дээрх миний үүрэг даалгавар гэсэн цэцгийг хэрхэн ашиглах талаарх зааврыг хүргэж байна. За ERP систем үндсэн цэц рүү орохоор үүрэг даалгавар гэсэн хэсэг би үүрэг даалгавраас миний үүрэг даалгаврыг сонгоод бүртгүүлнэ. За ингэхдээ ямар ажлын хүсэлт захиалга өгөх гэж байгаа талаараа нэрийг бичээд агуулгыг шивж оруулах ёстой. За жишээлх юм бол засвар үйлчилгээ гэж бичээд агуулгаа бичээд бүртгэх гэсэн хэсгээр дарж бүртгүүлэхээр ерөнхий мэдээлэл хүснэ. За ерөнхий мэдээлэл дээр бол төрөл гэсэн хэсгээс өөрийн үүрэг даалгавар гэсэн хэсгийг сонгож өгнө. За үүний дараа бол хугацааг нь сонгон он сарыг нь оруулах ёстой байгаа. За тухайн үүрэг даалгаврыг харах, хянах, хариуцах хүмүүсээ гишүүнээр сонгоно. За ингэхдээ бүгд гэсэн хэсэг дээр дараад одоо тухайн мэрэгчлэлтнийхаа нэрийг хань. Жишээлх юм бол Ууган Баяр гэд хайхаар Монгол Улсын боловсролын их сургуулийн мэдээллийн технологийн албаны мэрэгчлэлтэн гэж гарч ирнэ. За ийхүү сонгоод нэмэх гэсэн товчон дээр дараад тухайн үүрэг даалгаврыг одоо хариуцаж хийх ажилтнаар сонгочно. За зүүн дээд болонд байрлах нийтлэг гэсэн товч дээр дарахаар за тухайн ажил үүрэг маань сонгосон мэрэгчлэлтнүүд рүү очно гэсэн үг. За таны оруулсан үүрэг даалгаврын идэвхжсэн хэсгийг мэдхийн тулд за буцаад миний үүрэг даалгавар гэсэн цэс рүүгээ очино. Энэ хэсэг дээр бол гүйцэтгэж байгаа хянагдсан гэд гүйцэтгэлийн үе шатууд бол шат дараалтайгаар харагдаж байгаа. Зүүн дээд болонд байрлах дахин ачааллах товчлуур дээр дарахаар таны үүрэг даалгавартай холбоотой бүхэл мэдээллүүд гарч ирнэ. За эндээс нэгийг нь сонгож авч оръё. За түрүүний бидний шивсэн засвар үйлчилгээ гэсэн үүрэг даалгаврын гүйцэтгэлийн тайлан орсон байгаа учраас зүүн дээд болонд байрлах дуусгах хянах гэсэн цонхон дээр дарж ороод хянсан мэдээллүүдэд бөглөөд хадгална. За ийхүү миний үүрэг даалгавар гэсэн хэсгээс хянагдсан үүрэг даалгавар гэсэн хэсгийг сонгоод орохоор гүйцэтгсэн ажлуудын бүхэл мэдээллүүд харагдана. За анхаарал тавьсанд баярлалаа.